Юмыг тос гэсэн байж юм одоо тэр алтгараад байгаа дөрвөлжингөө ойлгосон байна. Ингээд хамгийн сүүлд тэр ургуул сум гэднийг нэр гараад байсан чинь би та нар намайг нутгийн хамгааны ингэж хэлсэн. Тэгсэн боор тэр зүйл жишээ сантруу ургуул толгой гэж байдаг. Гэхдээ тэгээд би бас одоо яг геолог хамаар хинч биш юм мөртлөө бодоод байсан чинь тэр бол нөгөө цэцэн салтууд тушааны төв байсан баг. Тэгээд ургуул толгой гэж яагаад тэгээд салхаар сант маргацгээ салаа явуулчихсан. Нөгөө хоёр маргаас дуунд ургуулаар авчирсан юм байл. Тэгээд биднээс ярьдаг юм их сайхан юм байна. Та нарыг хараад яг нутагтаа ирээд хөлчтэй байгаа хөнгийнхаа хүн дээр байгаа шүү дээ. За нэг юм хэлье. Биднээс энэ та нарыг хэлээгүй шүү юм байна. Өөрийгөө хэлж байгаа. Яг энэ яаж хөгжүүлэх вэ? Одоо хондоо ингэж энэ хашаа хөрөх байна. Энэ бол одоо зүүн аймагуудад явхад дандаа энэ зөөврийн одоо нэг юм юмнууд гарцсан байгаа. Энд чинь бас хүмүүс улам сайхан амьдрах хэрэгтэй. Мал хүртэл одоо боловсронгүй амьдрах хэрэгтэй тийм ээ.